15% хуваах нь за язгуурдаар 5-аас хасах нь язгуурдаар 3 гэсэн энэ илэрхийллийг хэрхэн бодох вэ гэж. За тэгвэл энэ илэрхийллийг бодохын тулд бид нэр тооны хосмог гэсэн 5-аас хасах нь язгуурдаар 3. Энэ тооны хосмог юу вэ гэхээр энэ нь 5 нэмэх нь энэ хосмог нь бол. За энийг бодоход бид квадратуудын ялгуур гэсэн энэ томыг үзсэн байгаа. Тэгэхээр энэ томын өмнө ийм болж хувирдаг. Тэгвэл одоо энийг дээдэхээ үржүүлье. Тэгэхээр язгуурдаар 5-аар язгуурдаар 5-ыг үржүүл. За тэгвэл энэ маань язгуурдаар 5-ын квадрат. Хасах нь одоо энэ 5-аар энэ хоёрыг үржүүл. Тэгвэл энийг үржих нь энэ. Одоо энэ 3-аар энэ 5-ыг үржүүл. Нэмэх нь 5. Одоо энэ хоёрыг үржүүл. 3-ыг 3-аар үржүүл. За тэгэхээр хасах нь энэний квадрат гэсэн. За ийм илэрхийлэл хүлээж авлаа. За энийг ингээ хүлээж авахлаар бидний энэ гаргасан дотор энэ хоёр тоо бол эсрэг тоонууд. Эсрэг тооны нийлбэр 0 байх. Тэгэхээр энэ хоёр нь босчлаа. Энэ хоёр босчлаа. За дараа нь нэмээд энэ язгуурдаар 5-ын квадрат гэдэг чи юу гэсэн үг юм бэ гэж. За язгуурдаар байгаа 5 гэдэг маань өөрөө 5-ын 2-ны 1 зэрэг гэсэн. Тэгээ энийг үржих нь 2. За зэргийн чанар 9-оор 2-ны 1-ийг үржих нь 2. Тэнцүү урагдлаа. Тэгэхээр 5-ын 1 зэрэг гарч байгаа. Тэгвэл энэ маань 5-аас хасах нь 3. Тэнцүү 2 гэсэн ийм тоо гарах юм байна л да. За одоо ингээд үндсэн илэрхийлэлээ бодъё. Тэгэхээр 5-аас хасах нь 3. Энэ илэрхийллийг хүртэр ба хуваарийг ижил тоогоор ижил гинэ нөгөө хуваарийн хосмог тоогоор нь үржүүлнэ. Шалтгаан юу гэхээр хуваар маань иррационал тоо буюу бутархай тоо байж болохгүй. Тэгвэл ийм үйлдэл хийх нэ. Тэгэхээр хуваарийг сая бид нар ингэж бодцсон учраас хуваарт 2 гарах нь байна. За энд 15 тэгээд 5 дээр нэмэх нь 3. Энэ хоёр хаалтна. За тэгээд 2-ны 15 буюу 7.1 тэнцүү 7.5-ыг үржих нь 3 боллоо. За ингээд илүү ихийг өшөө дэлгэрэнгүй тайлбартай илүү их хүсвэл манай цахим сургалтанд хамрагдаарай.